Хөл бөмбөг их спортын фанатууд нэмэгдэж байгааг та бүхэн сошиал платформудаас харсан баха. FIFA 2022 нь урд өмнө зохион байгуулж байсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон зүйлээрээ илүү байсан үзэгчдийн тоон хүртэл харагдаж байна. Өсвүүчүүд октоодын хөл бөмбөг үзэсгэлэн ихсэн байгааг та анзаарсан уу? TikTok, Instagram платформуд дээр Солонгосын багт байгаа тамирчдын зургийг хийхэн үзэгдэх боллоо. Жишээ дуртад Cho Gyu-sung гэх Солонгосын 9 дугаартай тамирчин байсан. Тэрхүү тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө Солонгосын хэмжээнд танигдсан байсан ч дэлхийн хэмжээнд төдийлөн танигдаж амжаагүй байжээ. Cho Gyu-sung-ийн Instagram хаягийн дагагч нь тэмцээний өмнөх өдөр 20,000 орчим байсан бол дэлхийн аварга үеэр хүмүүс өөрийн ур чадвараараа танигдаж улмаар 2.6 сая дагагчтай болжээ. Энэ цаашлаад жуулан өсөх хандлагатай байна. Түүнчлэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн анх удаа Солонгос хүн буюу Аз хүн дуулсан явдал байгаа. Бүхний мэдж байгаачлан BTS хамтлагийн Jungkook тус нээлтэн дээр Dreamers хэмээх дууг ишиглүүлсэн. Энэ магадгүй зохион байгуулж байгаа улсын үзэгчид татах гэсэн нэгэн бодлого байсан болов солонгосчууд зөөлөн хүчний бодлого соёлын нөлөөлөл нь хаач явсан асар их гэдгийг үүрээ дамжуулан батлаа гэхэд болохоор байна. Dua Lipa дуучин мөн л тус тэмцээний нээлтэн дээр дуулахаар зэхэж байсан ч Катар улсын хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх шалтгааны улмаас дуучин нэрээ үйл ажиллагаанаас нэг үсэн татжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог Шанглин сан байв. Дэлхийн аварга болж гартаа цомыг атгсан улсын баг 440 сая $400 авах хүлээ. Тус Шанглин сан урд өмнөх тэмцээнүүдийн Шанглин сангаас ойролцоогоор 10% өссөн гэх үзүүлэлт гараад байна. Шагналаас мэдээж зохион байгуулж улсаас маш их төсөв болон зардал гарах нь ойлгомжтой. Verity сэтгүүл гаргасан тооцоогоор үзэхэд $229 тэрбум $, зардлаар тус тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм байна. 2018 онд Оросын улбаны улс тус тэмцээнийг зохион байгуулахдаа нийт $14.2 тэрбум $, зардал гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл Катар зохион байгуулж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэнд байгаагүй их зардлаар зохион байгуулж байгаа гэсэн үг. Гэхдээ ямар учраас ийм их зардал гарсыг та бүхэн сонсноо? Дарганц хөл бөмбөгийн тэмцээн зориулагдаагүй зүйлсийг бүтээн байгуулсан учраас ийм олон тэгтээ мөнгө тухайн улсаас гарчээ. Шинээр метро, олон улсын нисэх буудал, шин зам, тэмцээн зохион байгуулах газрын ойр тойронд 100 гаруй зочдууд болон жуулчдад зориулсан чөлөө цаг өнгөрүүлэх газрыг хүртэл шинээр байгуулжээ. Дээрээс нь 7 шин цэнгэлт хүрээлэн бүтээгдсэн байна. Катар улсын засгийн газрын мэдээлснээр бол $6.5 сая тус цэнгэлт хүрээлэн зарцуулсан гэнэ. Гэхдээ нэгэн асуудал гарч ирэх нь 2.8 сая иргэнтэй тухайн улс тэмцээн өндөрсөний дараагаар тэр цэнгэлт хүрээлэнгээ ашиглахгүй болов уу? Сайн хажуугаар саар зүйл байдгийн адилаар дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болохын зэрэгцээ маш олон үйл явдлууд түүний эргэн тойронд даган болж өнгөрөв. Гэхдээ Катар улс нь түүхэндээ анх удаага хамгийн их зарлаар тус тэмцээнийг зохион байгуулсан хэрнээ ардаасаа маш их олон асуудал хил хамыг дагууллаа. За жишээ авах юм бол гадаад ажилчдаас нас орсон хүний тоо, хүний эрхийн асуудал зохион байгуул гэх мэт олон асуудлууд хөрж байна. Хүний эрхийн асуудал нь тус тэмцээний өмнө болон дундуур ихээр зөвшөгдөж байна. Guardian сэтгүүлийн гаргасан тооцоолоор дор хаяж 6500 гадаадын ажиллах хүч Катар улсын шинэ бүтээн байгуулалтанд оролцож байх явцдаа амнасаа алдсан байна. Яагаад Катар улсад зохион байгуулагдах болсон шалтгаан нь маш энгийн. Яг одоо ихэнх улс орнууд өвлийн үлрэл тохиож байна. Тиймээс тамирчдад зориулсан халуун дулаан уур амьсгалтай газар хийх хэрэгцээ гарсны улмаас Катар улсад зохион байгуулагдах болсон аж. 2014 болон 2018 оны дэлхийн хөл бөмбөг аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч улсууд болох Бразил, Оросын улбаны улсууд ч гэсэн мөн Катар улстай адил олон мянган гадны ажилчдын хөдөлмөрөөр тус тэмцээнийг зохион байгуулсан байдаг. Гэхдээ тухайн үед хүний эрхийг зөрчсөн асуудлууд дээгдээгүй. Катар улс хэдий баян хөрөнгөтэй улсуудын нэг чиглэлийн муу талууд асар их бий. Үүний нэг нь боолчлол гэдгийг тус тэмцээний үеэр бид бүгд илүү сайн мэдж авлаа. Ядуу бүрэн орны ажилчдыг татан оролцуулахдаа тэдэнтэй хатуу хөдөлмөрийн гэрээ хийн, ажилчдыг бүгдийг нь гадаад паспортыг хураан авсан байна. Мөн хүчээр нэг дотор байр амьдруулж байж, мөн тухайн газараас орохоор замцсан тохиолдолд баримтлах үйл ажиллагааг хүртэл явуулжээ. Хүн өдөрт 8 цаг ажиллах ёстой байдаг. Гэвч Катарын бүтээн байгуулалтанд оролцсон хүмүүс 50 орчим граци халаанд өдөрт 18 цаг ажиллаж байсан байна. 2013 оноос хойш 7 хоног тутам 12 ажилчин амь өвдөж байсан. Ийхүү өнөөдрийн байдлаар дор хаяж 6500 хүн болсон байна. Хүний эрхийн дараагийн асуудал бол LGBT хүмүүсийг тухайн улсад ижил гүйцэтүүдийн харилцааг хуулиар хоригддог байна. World Cup 2022-ийн элч төлөөлөгч Халид Салман Герман улсын CDF телевизэд өгсөн ярилцлаганд ижил гүйцэтгэн байх нь харам хэмээн хэлсэн байдаг. Харам гэдэг нь одоо исламын шашны хууль дүрмийн хориотой зүйлсийг хэлдэг байна. Мөн тэрээр үргэлжлүүлэн ижил гүйцэтгэн байна гэдэг нь тархинд нь үүссэн гажууд хэмээн үздгээ мөн хэлээд амжсан. Үүнийг үтсэн олон мянган хөл бөмбөгийн фанатууд дургуйслаа илэрхийлэн FIFA-г үзэхгүй хэмээн олон нийтийн сүлжээнд байршуулан хэлсэн байна. Европын хөл бөмбөгийн холбооны гишүүн улсууд болох Их Британи, Герман, Франц зэрэг улсууд солонгон мөнгөтэй гарны болтыг зөвхөн төлөвлөж байгаагаа нийтэд зарласан ч Катар улсын хууль дүрмтэй нийцэхгүй бөгөөд тус улсын ижил гүйцэтгэн хүмүүст сэтэл өгөх болно гэсэн шалтгаанаар төлөвлөсөн байна. Тэмцээнд олон хүмүүсийг гайхшруулсан зүйл бол дэлхийн чансан өнтертэй багуудын ялагдлууд байв. Тоглолтын үеэр 12 ширхэг робот камерууд ашигласан байна. Мөн тэмцээнд ашиглагдах бөмбөгийг Рихлаб гэх бөгөөд энэ нь аян зам гэх утгатай юм байна. Тус бөмбөгийг сайн чанарын хиймэл арьс буюу полиуретанаар бүтээсэн байна.
Бөмбөг нь VAR буюу дээр дүрцэн робот камеруудын тусламжаар багийн тоглогчдын отон тоглолт хийсэн хэсгийг шалгахаар гарсан шинэ дэвшилтэд хагас автомат offside технологи байгаа. Бөмбөгийн дотор талын хэсэгт Adidas компани шинэ төхөөрөмж болох suspension system гэх секундэд 500 удаа байршлаад дамжуулах сенсор төхөөрөмжийг суулгасан. Түүнчлэн робот камеруудаар дамжуулан тоглогч бүрийн биеийн 29 цагийг хянах камер өгдлөө цугласны дараагаар хиймэл оюухан түргэн хугацаанд боловсруулах нь. Ингээд та бүхэн төлбөмбөгийн дэлхийн аврах шалралт тэмцээний эргэн тойронд болсон зүйлээс танилцууллаа. Re-explained.